итгэлийг сүнснийхээ хоолыг хүлээн авахыг хүсэж байна. Өнөөдөр Эфес номын 5:18-аас 20-ыг харах юм бол ариун сүнсээр дүүрэн байдал сэдвтэй эсний эвлэг та бүхстэй хуваалцахыг хүсэж байна. Бурхан бол сүнс. Амен. Бурхан бол сүнс гэж хэлэхэд бид нар ямар нэгэн бодож байгаа бурхан сүнслэг зүйлүүдээс илүүгээр сүнслэг зүйлүүд гэж бодохоос илүү сүнс гэж хэлэхэд тэр бол мөнхөд оршигч бурхан. Бурхан бол сүнсэс мөнхөд оршигч бурхан. Мөнхөд амьдрагч бурхан, мөнхөөс өмнө байсан бөгөөд мөнхөөс хойш байгаа тэр нэгэн болвол бурхан. Мөнхөд оршино. Амен. Мөнхөд оршигч тэр нэгэн байгаа учраас энэ бүтээл боломжтой бүтээгдсэн. Амен. Амен. Мөнхөд байгаа тэр нэгэн байгаа учраас маш их үзэсгэлэнтэйгээр бүхэл зүйлийг бүтээсэн Бурхны хүсэл биелэгдэнэ. Бид нар Есүс Христэд итгэж аврал авсны дараа Бурхны хүүхдүүд болсон. Мөнхийн Бурхны хүүхэд болсон. Амен. За өнөөдөр 7 дахь цаг байна. Жинхэнэ эрхчлөө, миний итгэлийн амьдрал дотор жинхэнэ эрхчлөө гэдгийг бол би баг багаар номлож байна. Энэ бид нар итгэл байна гэж хэлэхэд би Есүс Христэд итгэж итгэнэ гэдэг мэн би гэм нүглээс уушлагдан Бурхны хүүхэд болсон. Бурхны хүүхэд болно гэдэг мэн мөнхийн Бурхны хүүхдүүд болсон. Амен. Тийм учраас тэр Бурхны эрх мэдэл миний дотор байна. Амен. Энэ бол ямар нэгэн зарчим философч биш, онолч биш. Энэ бол жинхэнэ бодиттой. Энэ бол жинхэнэ бодиттой. Бидний жинхэнэ итгэлийн амьдралын бодиттой зүйлс гэдэг маань. Тэгэхээр бидний итгэлийн амьдралд цор ганц Бурхан болвол жинхэнэ. Амен. Бурхан бол амьд оршигч Бурхан. Амен. Үүнд бид нар итгэж өөр зүйлүүд бол бүгд зураг, сүүдэр, загвар. Бурхан бол жинхэнэ бодиттой. Бурхан бол амь. Бурхан бол сүнс. Бурхан бол мөнхөд оршигч. Бүх зүйлүүд бол зураг, сүүдэр, загвар. Бүх зүйлүүд бол зүгээр л тоос шороо. Амен. Бидний хувьд бол бидний итгэлийн амьдрал, бидний дотор байгаа тэр итгэлээрээ бид нар Бурхны хүүхдүүд болсон. Итгэлээрээ бид нар эрх мэдлийг авсан. Энэ бол жинхэнэ бодиттой. Амен. Итгэдэг хүмүүст Есүс Бурханаас гуйн залбирч ариун сүнсийг бидэнд илгээж өгнө гэж хэлсэн. Тийм болохоор 2000 жилийн өмнө Есүс Христийн загалмай дээр цовдлон өгч амиллан дээш өргөгдөн сенти задарч Бурхны баруун гартал задарч Бурхны хаанчлал Бурханаас үнэхээр гуйн тэр ариун сүнсийг бидэнд илгээсэн. Амен. Тэгэхээр сүнс болсон Бурхан зүгээр байгаа Бурхан биш. Тэр бол мөнхөд байгаа биш. Миний дотор орж ирсэн. Амен. Итгэдэг хүнд гуйж байгаа хүнд ариун сүнсийг өгнө. Ариун сүнс Бурхан миний дотор гайхамшигтай ажиллана гэдгийг бол Бурхан зөвшөөрсөн. Энэ бол Бурханы зөвшөөрсөн ерөөл. Ариун сүнс миний дотор байж, ариун сүнс миний дотор гайхамшигтай ажиллана гэдэг нь аз жаргал, агуу, ерөөл. Амен. Тийм болохоор ариун сүнсээр дүүрэн байдлыг бол хүлээн аваа. Ариун сүнсийг хүлээн аваа. Тэгэхээр сүнсээр дүүрэн бай. За сүнсээр дүүр. Солонгос хэл дээр орчуудуулж жоохон давсан байна. Харин сүнсээр дүүр гэдэг нь ариун сүнсээр дүүрэн бай гэдгийг бол хэлж байна. За
Солонгос Библиэр бол ариун сүнсээр дүүрэн бай гэж орчуулсан юм байна. Харин Монгол Библиэр болохоор харин сүнсээр дүүр, ариун сүнсээр дүүр. Амен. Та бүгдийн энэ дуу хоолой ер нь жоохон хүчгүй байна да. Ариун сүнсээр дүүрэн байцгаая. Амен. Бат итгэлтэйгээр хэлэхгүй юу? Би рүүгээ хараад ариун сүнсээр дүүрэн байцгаая. Амен. Ариун сүнсээр дүүрэн бай. Амен. Ариун сүнсээр дүүрэн бай. Ариун сүнсээр дүүрэн бай. Энэ бол тушаал. Амен. Тэгэхээр энийг бол сайн тодорхой харъя. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг нь маш олон зүйлүүд байна. Ариун сүнс бурхан миний дотор дүүрэн байх хэрэгтэй. Амен. Тийм бол энийг бид нар ямар өнцгөөс харах вэ гэдэг нь маш чухал. За тэгэхээр ариун сүнсээр дүүрэн байна гэдэг нь ариун сүнс бурхан миний дотор дүүрэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол миний хүслийн дагуу болдог зүйл биш шүү дээ. Ариун сүнсээр дүүрэн бай гэж хэлэхэд нөө ариун сүнс бурхан минь ээ жоохон зогсож байгаарай. Окей. Гэл би өөрөө ингээд аваад дотроо хийгээд байгаа юм биш шүү дээ. Би ариун сүнсийг хутгаж аваад өөрийнхөө дотор дүүргээд байгаа юм биш ээ. Харин үгэн дээр сонирхолтой. Ариун сүнсээр дүүр гэж Эфес номын 5:18 дээр хэлсэн байх шүү дээ. Маш олон хүмүүс юу гэж залбирдаг юм бэ гэхээр би нэг жоохон хайж үзлээ. Ариун сүнсээр дүүрэн байхын төлөө маш олон хүмүүс залбирдаг. Бурхан эзэн минь ариун сүнсийг дүүргэж өгөөч. Ариун сүнсийг хүлээн аваа дүүрэн бай гэхэнгүүт ариун сүнсийг өгөөч гэж бид нар залбирдаг. Ариун сүнсийг дүүргэж өгөөч гэж залбирдаг. Миний хувьд ч гэсэн би тэг залбирдаг. Ариун сүнсийг дүүрэн өгөөч гэсэн тэр залбирлыг Библиэс хайж олох боломжгүй. За би Үлс номыг харсан, олон Библийн ишлэлүүдээр харсан. Тэгтэл хүмүүс бол ариун сүнсийг дүүргэж өгөөч гэж залбираад байдаг. Надад ариун сүнс дутуу байна. Өшөө илүү дүүргэж өгөөч гэж хэлээд байгаа юм биш. Ариун сүнсээр дүүрэн байхын төлөө залбир гэж бол хэлж байгаа юм биш. Тэглээгээд битээ тэг залбирч гэж хэлж байгаа юм биш ээ. Ариун сүнсийг бид нар хүлээн аваад ариун сүнсийг хүлээн авсан тэр өдөр байгаа шүү дээ. Би Есүс Христийг аврагчаараа хүлээн авч Бурхны хүүхэд болж ариун сүнсийг хүлээн авсан. Ариун сүнсээр дүүрэн бай гэж хэлэхээр маш олон хүмүүс юу гэж бодож байна гэхээр би ариун сүнсээр дүүрэн байхын төлөө Бурхан намайг үнэхээр дүүргэж өгч байгаа учраас би тэгж залбирах хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байхын төлөө маш их залбирдаг. Би ч гэсэн тэгж залбирдаг. Тэр залбирал маань өөр гэж бол хэлж байгаа юм биш ээ. Гэхдээ би үгийг харах тусам ариун сүнсээр дүүрэн гэсэн залбирал бол байхгүй, тушаал байсан. Ариун сүнсээр дүүрэн бай гэсэн тушаал байсан. Ариун сүнсээр дүүрэн байх тэр болцол гэдэг мэн. Ариун сүнсээр дүүрэн байх тэр шалтгаан бидэнтэй хамаатай байна. Тэгэхээр өнөөдөр ариун сүнсээр дүүрэн байх тэр нөхцөл байдлыг бид нар харах юм бол энэ ямар утгатай үг вэ гэхээр жинхэнэ ариун сүнсээр дүүрэн байна гэдэг маань би ууланд гараад хэд хоногийн туршид залбирал ариун сүнсээр дүүрэн байхын төлөө давтан залбирал би дүүрэн бай сүнслэг болж тэр уулнаас бууж ирэх тэр нөхцөл байдал юм уу аль эсвэл жинхэнэ ариун сүнсээр дүүрэн байх тэр залбирал юм уу альсэл өөр зүйл байна уу өнөөдөр үгийг харахыг хүсэж байна. Энэ дээр энийг бид нар ойлгох хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг маань ямар утгатай юм бэ гэхээр энэ аягийг усаар дүүргэн гэж хэлж байгаа юм биш ээ. Ариун сүнсээр дүүрэн бай гэж хэлэхээр энэ ус аягийн дотор дүүргэсэн шиг адилхан бодоод ах шиг байна. Тэгэхээр бэлхэн дүүрэн гэсэн утгатай ариун сүнсээр дүүрэн бай гэдэг маань. Тэгэхээр тэр ариун сүнс миний дотор дүүрэн байна гэдэг тэр шалтгаан маань харах юм бол ариун сүнс дүүрэн байна бэлхэж байна. Ариун сүнс дүүрэн байна бэлхэж байна. Окей бэлхэж байна.
Тэр би яхаар ариун сүнсээр дүүрэн байх ёстой энэ шалтгааныг бид нар мэдэх хэрэгтэй. Ариун сүнсээр дүүрэн бай гэдгийг бодвол дахин хэлэх юм бол миний цаг, миний зүрх сэтгэл, миний биеийг ариун сүнс захирахыг хэлнэ. Аамен. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг мэн. Миний хийж байгаа хэл яриа, хийж байгаа үйлдэл ариун сүнс намайг захирна. Тийм болохоор ариун сүнсээр дүүрэн бай гэдэг үг мэн. Ариун сүнс та нарыг захирахаар миний хүлээн зөвшөөрөө гэж хэлж байна. Намайг захирах хэрэгтэй байна шүү дээ ариун сүнс. Ариун сүнсээр дүүрэн байхыг хүсвэл ариун сүнсийг дүүргэж өгөөч, ариун сүнсийг дүүргэж өгөөч гэж бид нар залбирдаг. Гэхдээ ариун сүнс миний дотор орж ирээл намайг захираал, намайг удирдаал, намайг удирдан захирах хэрэгтэй гэтэл тэхгүй байна шүү дээ. Тэгэхээр би хизээ хаана ариун сүнсийг авсан? Тэр бол тодорхой байна. Санж байна. Олон хүмүүс би бол тэр цаг үе санж байна. Тэр ариун сүнсийг авсан өдөр, тэр ариун сүнсийг авсан тэр өдрөө санаад байдаг. Тэр цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ариун сүнсээр дүүрэн байсан үгүй юу гэдэг нь илүү чухал. Аамен. Ариун сүнсийг хүлээн авна гэдэг нь маш их чухал. Иесус ариун сүнсийг авах хүртлээр хүлээ гэж хэлсэн Иерусалимд. Ариун сүнсийг авсныхаа дараа ариун сүнсээр дүүргэж өгөөч, бэлхааж өгөөч, бэлхам дүүргэж өгөөч гэж бид нар болоод энэ бурхны өмнө энэ хүслийг хэлээд байхаас илүүгээр ариун сүнс бурхан учраас хүч чадалтай амьд оршдог бурхан учраас тэр миний дотор орж ирээд намайг өөрчилж, миний зүрх сэтгэлийг өөрчлөн, намайг захирч, намайг удирдах хэрэгтэй. Аамен. Энэ бол ариун сүнсээр дүүрэн байдал. Аамен. Итгэлийн амьдрал гэдэг нь миний өөрт байгаа зүйлүүдийг дахин хайж ирэх тэр хэмжээгээр муу сүнс бол бүгдийг бид нараас аваа явсан шүү дээ. Харин Есүс Христээр дамжуулаад бид нар бол бүгдийг хайж ирэх тэр эрх мэдэл байна. Энэ болгоныг би хайж ирж дараагийн шат руу ариун сүнс бурханд даатхан ариун сүнс намайг захирахаар надад бол энэ бүгд надаас шалтгаална. Тэгэхээр ариун сүнсээр дүүрэн бай гэхээр ариун сүнс чамайг захирах хэмжээгээр уурья. Аамен гэсэн үг. Ариун сүнс намайг захирахад ариун сүнсээр дүүрэн байна. Ариун сүнс намайг захирахад ариун сүнсээр ариун сүнс намайг захирахад ариун сүнсээр бялхам дүүрэн бай. Ариун сүнс намайг захирахад ариун сүнсээр дүүрэн бай. Ариун сүнс миний бодол санааг захирахад ариун сүнсээр дүүрэн бай. Ариун сүнс миний эд хөрөнгийг захирахад ариун сүнсээр дүүрэн бай. Ариун сүнс миний биеийг удирдахад ариун сүнсээр дүүрэн бай. Аамен. Энэ бол ариун сүнсээр дүүрэн байгаа байдлыг хэлж байна. За миний хувьд бол ерөөсөө та бүгд рүү болоод шүлсээ өсрөхгүй гэл байна. Миний хувьд бол хүч гаргаад бурхны өмнө үнэхээр тэр бялхам дүүрхийг харуулахыг хүсэж байна. Аамен. Ариун сүнсээр дүүрэн бай. Тийм болохоор бүү согтуураа. Дархан согтуурах юм бол тэр архин согтуурах юм бол дарсан согтуурах юм бол миний бие бодол бүхнийг бол энэ арх захирч байна шүү дээ. За миний хувьд бол солонгост ойлгохгүй байгаа нэг хууль ч юм уу нөхцөл байдал ч юм уу байна. Тэр бол арх хуугаад хин нэгнийг зохиж байна. Арх хуугаад жолоо барьж яваад тэгээд аваар услаг гаргаж байна шүү дээ. Тэгээд тэр нь болохоор тийм айхтар том ялц юм авдгүй. Харин Америкт бол ерөөсөө арх хуугаад машин барих юм уу бол 2-3 дахин муугаар хардаг. Ял өгнө. Арх хуух юм бол арх хуусан хүнийг болохоор 2 цагтаа болохоор та нөхөр ухаараач ойлгооч гээл. Харин Америкт бол эсрэгээр ерөөсөө шууд гавлал шоронд энэ солонгос цагдаа нар тийм биш. Тэгэхээр энэ нийгэмдэр тийм арх хуусан тэр нөхцөл байдал бол ерөөсөө харагддгүй юм байна. Америкт солонгост бол зөндөө байдаг шүү дээ.
За тэгэхээр тэнд бол ерөөсөө архиугаас огтуу байх юм бол тэнд байгаа иргэншлээ хүртэл алддаг юм байна. 그런 술의 지배를 받았기 Ягаад 때문에 архин захирагдсан учраас. 아니에요. Тийм учраас архийг уухгүй байх хэрэгтэй. 지금 말씀에는 Тэгэхээр үгэн дээр 술의 지배를 받지 дарсанд бүү согтуур, дарсанд бүү захирагдаа, харин ариун сүнсэн захирагдаа, ариун сүнсээр дүүрэн бэ гэдгийг хэлж байна. 여러분을 믿는 그가 나를 지배할 수 Тий болохоор ариун сүнс намайг өнөхөр захирах тэр үе таалгыг би нээж өгчсөн үү? Үгүй юу? 나의 말, Миний үг, 나의 언어, миний хэлээрээ, миний бодол, 나의 행동으로 миний хийж байгаа үйлдэл 성령 하나님께서 나를 ариун сүнс бурхан намайг захирах хэрэгтэй байтал энийг та бүгд сайн хараарай. 성령이 나를 위해서 Ариун сүнс 나를 감동할 수 миний төлөө 있게끔 나를 지배하십니다. намайг бол өөрчлөх хэмжээгээр удирдах хэрэгтэй. 성령 Ариун 하나님께서 сүнс бурхан 지배할 수 있는 намайг захирах хэмжээгээр 나를 사용하실 수 있는 만큼 намайг хэрэглэх хэмжээгээр намайг захирах. Амен. Захирдаг. 성령이 나를 위하여 일하시는 만큼 나를 Ариун сүнс надаар дамжуулж ажиллах хэмжээгээр намайг удирдан захирдаг ариун сүнсээр дүүрэн байна гэдэг мэн тэр хэмжээгээрээ ариун сүнс болон 되셔야 되는데 миний хооронд бол сайн зохицолтгой байх хэрэгтэй. Зүгээр л ариун сүнсээр дүүргэж өгөөч гэж залбираад байдаг. Баяр хөөртэйгээр бэлхэн дүүрэг байлгаж өгч ариун сүнсээр дүүргэж өгөөч гэд байдаг бол энэ ариун сүнсээр дүүрэн байгаа хэрэг бишээ. Тэр хэмжээгээр ариун сүнс намайг удирдах, намайг захирч ариун сүнс миний зүрх сэтгэлийг өөрчлөх, 나를 덮고 행동으로 миний хийж байгаа үйлдэлийг, миний үгийг өөрчлөх хэмжээгээр ариун сүнс намайг захирах хэрэгтэй. Тийм болохоор 충만에는 ариун сүнсээр дүүрэн байна гэдэг маань маш чухал нэг зүйл байна. Энэ бол маш чухал. 이건 우리가 기도보다 중요한 게 있습니다. За тэгээд залбирлаас өөр чухал зүйл байна уу? Залбирал бол чухал. 성령 충만에는 Залбирал чухал тэгээд ариун сүнсээр дүүрэн байхын тулд юу чухал байна вэ гэхээр 내가 하나님 앞에 би бурхны өмнө 성령 하나님 앞에 ариун сүнсний өмнө 내가 하나님 бүх 앞에 зүйлээ би 내려놓을 수 있는 만큼의 тайлж хаях хэмжээгээр ариун сүнсээр дүүрэн байж ариун сүнсээр удирдуул захируулах хэрэгтэй. Аамен. 그래서 하나님의 일이 많아야 Бурхны ажлуудыг хийх тусам ариун сүнсээр захирагдаж, ариун сүнсээр дүүрэн байна гэж хэлэх боломжтой. Маш олон хүмүүс Есүс Христэд итгэж, аврал аваад, үгийг ойлгоод, тэр хэмжээгээр Бурхны өмнө итгэлийн амьдралаар амьдарсан хэрнээсээ хийхгүй байгаа зүйл нэг байна. Тэр юу вэ гэхээр ерөөсөө тэр 하나님 앞에 항복을 해야 돼요. Бурхны өмнө бид нар өөрт байгаа хэрэггүй зүйлүүдийг бол орхих хэрэгтэй. 자기가 주인공입니다. Харин би өөрийнхөө эзэн болчиход байдаг. Бурхны эзний ариун сүнсээр удирдуулахгүй. За эзний өдөр бол эзний өдөр. 여기에 대한 갈등이 있다는 그 자체. 여기에 대한 하나님과의 Тэгэхээр энэ тал дээр үнэхээр хагарал байна уу? 어려움이 있다는 그 자체가 나는 포기를 안 했다는 것입니다. Тэгэхээр хагарал байх юм бол би эзний өдөр үнэхээр хүндэтгэл мөргөлж явах уу, болох уу? Би эзний өдөр хүндэтгэл мөргөл хийх үү, болох уу? Ажлаа хийх үү, болох уу гэж байгаа тэр шалтгаан болвол айл хизээний эсэргүүцээ өөрийгөө бол хойш нь 질문도 없어야 됩니다. бол тавихгүй байх шүү дээ. Пастортай хүртэл. Пастороо ийм чухал боломж байна. Пастороо энэ боломж бол маш чухал байна. Харин эзний өдөр бол хүндэтгэл мөргөл өргөх хэмжээ боломжгүй тийм ажил байна гэж байдаг. Тэгэхээр тэр хийж байгаа ажил 모두가 다 성령 충만하지 않는 것입니다. бол бүгд ариун сүнсээр дүүрэн биш ажиллаа ариун сүнсээр захируулахгүй байгааг хэлж байна. Аамен. 성령께서 지배를 못하면 Ариун сүнс удирдах чадахгүй байх юм бол ариун сүнсэнд хэрэглэгдэхгүй, 하나님의 뜻이 бурхны хүсэл хийгдэхгүй. 그렇기 때문에 Тийм учраас бид нар 내가 참 성령 앞에 би ариун сүнсний өмнө тэр 나의 цаг 신앙과 모든 것을 надад байгаа тэр цаг бүхий л зүйлүүдийг маань ариун сүнсэн захируулах хэмжээгээр дуулууртай даруй байхад бурхан чиний бүхий л 지배하고 амьдрал дуушид бүхий зүйлүүдийг чинь би удирдан захирьяа. Аамен. 어떤 분은 물질 많은 성령께서 찾아가야 됩니다.
Тэгэхээр зарим хүмүүс болохоор энэ эд материалын зүйлсийн тал дээр ариун сүнс удирдах болохгүй гэдэг байдаг. Би бурхны өмнө бурхан та намайг удирдаач. Энэ бол бурхныхаа гэж бурхны өмнө 11-ээ өргөхдөө 11-ээ өргөхгүй байхдаа тэр хэмжээгээр ариун сүнсээр дүүрэн байхгүй байна. Ариун сүнсээр бол удирдуул захируулах боломжгүй болж шүү дээ. Ариун сүнсний хүч чадлыг авах боломжгүй байна. Ариун сүнсээр удирдуулах боломжгүй байна. Гэхдээ тэр хэмжээгээр бурхны өмнө бурхны ажиллах хэмжээгээр би дуулууртай байж даруй байх юм бол ариун сүнсээр дүүрэн байна. Тийм болохоор бид нар ариун сүнсээр дүүрэн байхын төлөө залбирах нь чухал. Харин тэр цагт ариун сүнс бурхны өмнө дуулууртай байж би бол хоош нь тавьсан хайсан зүйлүүд байх хэрэгтэй байж шүү дээ. Би өөрийнхөө эзэн болчоод байж болохгүй. Би өөрийнхөө үжил бодол би бурхнаас илүү сайн бодож чадах уу? Би бурхнаас илүү бүх зүйлүүдийг харж хянж чадах уу? Би бурхнаас илүүгээр би өөрийнхөө бүх зүйлүүдийг хянж чадах уу? Тэр хэмжээгээр би өөрийнхөө эзэн болчихсон учраас миний эзэн болж чадахгүй байна шүү дээ. Ариун сүнс удирдах боломжгүй, бэлхэм дүүрэн удирдах боломжгүй. Би өөрийнхөө бүхий зүйлүүдийг хойш нь тавиад миний амнаас магтаал гарч миний зүрх сэтгэл дотроос бурхны өмнө талархал байхад миний зүрх сэтгэл үзэл бодлыг бол ариун сүнсээр би удирдуулна. Аамен. Та бүгд үнэхээр энэ ертөнцийн дуунуудыг сонсоод байгаарай. Би та бүгдэд хэлж байна. Тэгээд энд бол ертөнцийн хөгжмийг сонсоод байгаа хүмүүс байна. Байнга сонсоод байгаарай. Үнэхээр чөтгөрөөр дүүрэн ертөнцийн энэ дуу хөгжмийг сонсоод байх юм бол тэр хэмжээгээр ариун сүнсээр захируулж чадахгүй байгаа. Хэрэг шүү дээ. Хэний захирамжид доор байна? Тэгэхээр чөтгөрийн тэр муу сүнсний доор байна шүү дээ. Удирдуулаад байна. Тэр хэмжээгээр би ариун сүнсээр дүүрэн бэ гэж тушаал хэлээд байна шүү дээ. Энэ бол сүнсээр дүүрэн бэ гэдэг маань тушаал. Дүүрэн байхын тулд энэ болцол надад байна. Би залбирч, би харь хэлээр залбирахад тэр хэмжээгээр миний үзэл бодол оюун санаа бол ариун сүнсээр удирдуулж байна шүү дээ. Хамгийн гол чухал зүйл нь юу вэ гэхээр ямар нөхцөл байдалд удирдуулж байна? Дуулууртай нөхцөл байдалд байна уу? Аль эсвэл тийм биш байна уу? Ариун сүнсээр дүүрэн бай, ариун сүнсээр дүүрэн бай, бэлхэм дүүрэн бай гэж бол хэлээд байгаа юм биш. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг мэн. Ариун сүнсээр удирдуулна, захирагдаж жинхэнэ агуу. Энэ бол байр суурь, агуу итгэлийн амьдрал ариун сүнсээр дүүрэн байна гэдэг мэн. Аамен. Тийм болохоор бид нар ариун сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнс намайг захирах хэмжээгээр ариун сүнсний удирдамж захирамж гэдэг мэн. Тэгэхээр би энэ үгээр хэлэх юм бол 3 зүйл сайн зогсолдох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр бидний зүрх сэтгэл нээлттэй байх хэрэгтэй. Яагаад нээлттэй байх ёстой юм бэ гэхээр ариун сүнсний тэр хүч чадлуудыг хүлээн авах тэр сүнслэг хүч чадал байх хэрэгтэй. Сэтгэл байх хэрэгтэй. Амен. Зарим хүн болохоор ивэлийг авахгүй гэдэг бол зууралдаад байдаг хүмүүс байдаг. Би ивэлийг авах юм бол том асуудалд орно эсний боол болчих учраас. Тэгээ бүхий л зүйлээ зараад би эзэндэд өгнө. Миний нөхөр ивэл авч болохгүй. Тэгээ миний хувьд бол ийм байдалтай хүмүүсийг бол би их харж байлаа. Залуучуудыг болон дээд сургуулийн оюутнуудыг би удирдах байхдаа харж байсан. Тэгээд эцэгчүүдийн санаа зовж байгаа зүйл юу вэ гэхээр миний хүүхдүүдийг бол нэг тэгсгээл дунд зэргийн ивэл авахаар удирдаач. Дэндүү хийвэл авах юм бол яах вэ гэхээр тэр чигээр дээд сургуульд ордгоо гэд. Библийн сургуульд орно. Тэгээ би Библийн дээд сургууль яасан гэж. Өөр сайн дээд сургуульд орохгүй, Библийн дээд сургуульд орохгүй яасан гэд байдаг. Эцэгчүүд байдаг.
За тэд нар бол эзний боолууд 제 아들은 죄종하고 миний 안 эзэн 되는 пастор болж болохгүй гэж эцэгчүүд тэгээд байдаг. Гэтэл хичнээн сайхан бай тэр хүүхдүүдийг бол тэгж ивэл авах гээд ээж аав нар бол хориод байдаг. 어느 정도 적당히 은혜 받을까요? 제가 그걸 좀 파악을 해봤는데 오늘 조금 찔리는 말씀 드리겠습니다. 자녀들이 은혜 받기를 원해요. Тэгээ хүүхдүүд бол ивэлийг авахыг хүснэ. Хэр хэмжээгээр ивэлийг авахыг хүсэх вэ? Эцэг ихэд дуулууртай байхад л болоо. За хичээлээ сайн хийж байхад болоо. За хүүхдүүд маань хөгшин настай хүмүүст хүндлүүлвэл сайн байна. Хүндлүүл сайн байна. Тэгээд тэр болгоныг бүгдийг хаяад би эзний мөн дуулууртай бай гэх юм бол тэр миний хүүхэд эзний боол пастор болж болохгүй гэд байдаг. Тийм болохоор тэр хэмжээгээр нээлттэй байж чадахгүй байна шүү дээ. Зүрх сэтгэл маань. Энэ бол хүүхдүүдээр зогсохгүй бидний хувьд ч гэсэн би ивэлийг маш их авах юм бол би бол яахаа ч мэдэхгүй. Бурхны өмнө бүгдийг өргөх байхаа болохгүй. Өргөж байгаа эхнэрээ хавчиж байна, өргөж байгаа эзэнд өргөж байгаа нөхрөө хавчиж байна, болохгүй гэж байна. Тэгээ энэ болгоныг яаж бид нар оллоо, яаж бүгдийг бурханд өгөх юм гэсэн ийм том асуултуудад орж байна шүү дээ. Тэгэхээр ариун сүнсээр захирагдах юм бол бидний мэдэх ёстой зүйл байна. Ариун сүнсээр захирагдаж байгаа тэр нэг бол ариун сүнс хэрэгэлдэг. Амен. Ариун сүнсийг захирч байгаа тэр нэгнийг бол ариун сүнс хэрэгжилж ариун сүнсэнд хэрэглэгдэж байгаа тэр нэгэнд бурхны хаанчлал байна. Амен гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй. Амен. Бид нар энэ ертөнцийг олохоос илүү бурхны хаанчлалыг олох нь илүү чухал. Амен. Амен. Явах тусам амен бол цөөхөн болж байна шүү дээ. Би ариун сүнсээр дүүрэн байхыг чухал гэж үзэж байна. Бурхны хаанчлалыг олох хэрэгтэй. Бурхны хаанчлалыг бид нар үзэж мэдэх хэрэгтэй. Бурхны хаанчлал бидний жинхэнэ амьдралын бодит байдал болох хэрэгтэй. Амен. Энэ бол маш чухал. Амен. Тэгэхээр бид нар энэ ариун сүнсний захирамжийг хүлээн авахын тулд зүрх сэтгэл маань нээлттэй байх хэрэгтэй. Ямар ч тэр ариун сүнсээр эзэм та удирдаач гэсэн. 성령의 감동이 올 때 두 번째는 우리가 그 앞에서 항복을 할 수 있는 ариун сүнсээр удирдуулахад бид нар бэлэн байх хэрэгтэй байна шүү дээ. Ариун сүнсний тэр хүч чадал, үгийн хүч чадал, үгийг ойлгож байна. Би үгийг хүлээн авч байна. Тэгэхэд би тэр үгэнд дуулууртай байх би өөрийн нөхцөл байдал байх хэрэгтэй байна шүү дээ. Ариун сүнс бол удирдах гэх юм бол ариун сүнс бол маш их хүчтэйгээр удирдана. Маш их хүчтэйгээр. Хамгийн гол чухал зүйл нь миний зүрх сэтгэл нээлттэй байх хэрэгтэй. Тэр ариун сүнсний хүч чадлыг хүлээн авах тэр сэтгэл зүрх нээлттэй байх хэрэгтэй. Нээлттэй байхад бид нар ариун сүнсэн дотор бид нар аз жаргалтай байх хэрэгтэй. Би тэнд бол сүгдэх хэрэгтэй. Би тэнд дуулууртай байх хэрэгтэй. Тэгэх юм бол ариун сүнс тийм ээ би одоо чамайг захирая. Би чамайг маш их хүчтэй. Би чамд бэлэг авьяасуудыг дүүргэж өгье. Бурхны хаанчил чам дээр ирэхэр гайхамшигтай ажиллая гэсэн ариун сүнсний ажлуудыг хийнэ. Амен. Есүс ингэж хэлсэн. Би ариун сүнсний хүчийг өмсөн чөтгөрүүдийг хөөх юм бол Бурхны хаанчлал та нар дээр аль хэзээ ирчээд байна гэж хэлсэн. Дахиад харъя. Матай номын 12:28. Матай номын 12:28. Гэвч би Бурхны сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурхны хаанчлал та нарт ирчээд байна. Амен. Амен. Ариун сүнс бидэнд бол мэдрэмжийг өгч байна. Энэ ертөнцийн арга барил чөтгөрийг чөтгөрүүдийг хөөж байна шүү дээ. Амен. Тэр хүч чадлыг бидэнд өгч байна. Энд юу чухал байна гэхээр сайн хүнтэй уулзах чухал байна уу? Сайн эмчтэй уулзах чухал байна уу? Энд бол хамгийн чухал нь юу байна гэхээр Бурхны хүч чадлаар бид нар чөтгөрүүдийг хөөж түүний тэр ариун сүнсний хүч чадлыг авах хэрэгтэй байна шүү дээ. Маш олон хүмүүсийн тэр тусламжийг маш их аваад байдаг.
ямар нэгэн тийм мэрэгжилтэй байх юм бол тэр хүний үгийг л сонсоод байхаас биш ариун сүнсний тэр хүч чадал ариун сүнсээр чөтгөрийнхөө Есүсийн нэрээр чөтгөрийнхөө муу сүнсийг эсэргүүц гэж хэлсэн шүү дээ. Залбираа гэж хэлсэн. Тийм болвол тэр хүч чадлыг бид нар хүлээн авч би тэнд дуулууртай байх хэрэгтэй. Ингэж хийх хэрэгтэй. Би чөтгөрийг хөөх хэрэгтэй. Би залбирах хэрэгтэй. Би хайр хэлээр залбирах хэрэгтэй. Би эзний өдөр гүг сахих хэрэгтэй. Би эзний өдөр эзэн заавал өргөл өрөх хэрэгтэй. Би эзэнд илий хүүшлэх хэрэгтэй гэсэн хүч чадал байх хэрэгтэй. Хүлээн авч түүний өмнө даруй байх хэрэгтэй. Тэгэх юм бол та нарт Бурхны хаанчлал ойрхон ирчээд байна. Амен. Амен. Энэ бол ариун сүнсээр дүүрэн байгаа нөхцөл байдал гэдэг маань заавал зүрх сэтгэлээрээ дотор бодоод сэтгэл дотороо дуусах биш ээ. Энд бол хүч чадал байна. Би түүний өмнө даруй байж ариун сүнс намайг удирдан захирахад би бол гайхамшигтай аимшигтайгаар ариун сүнс удирдан. ертөнцийн хүмүүс юу гэж бодно? Тэр бол хамаагүй. Аамен. Хамгийн гол чухал зүйл нь Бурхан намайг одоо яаж захирч байна? Бурхан намайг ариун сүнсээр яаж удирдан дүүргэж байна гэдэг маань чухал. Аамен. Тэгэхээр энэ сүүлчийн шатн дээр ариун сүнсээр удирдуулж байгаа хүмүүс ариун сүнсээр гайхамшигтай ариун сүнсэнд хэрэглэгдэнэ. Тэгэхээр бид нар манай сүмчуулган итгэлийн ахын дүүс ариун сүнсээр удирдуулан ариун сүнсээр хэрэглэгдсэн хүмүүс байх хэрэгтэй байна шүү дээ. Энэ дээр болохоор хүмүүс харахтаа маш олон нэр хүнд мөнгө төгрөг байх хэрэгтэй, мэрэгжил байх хэрэгтэй гэж хараад байдаг. Харин Бурхны өмнө хэрэглэгдэнэ гэдэг маань ертөнцийн бослоос илүү чухал зүйл байна. Ариун сүнсний өмнө захирагдах тэр хүн ариун сүнсний өмнө дүүрэн ариун сүнсийг хүлээн авах хүнийг ариун сүнсээр бол Бурхан хэрэглэнэ. Бурханы хаанчлал дүүрэн байна. Бид нар энд ариун сүнсээр дүүрэн байх юм бол үнэхээр баяр хөөрөөр дүүрэн байж, ариун сүнсээр бэлхэм дүүрэн байж, жинхэнэ Бурханы хаанчлал ишлэгдэнэ. Амен харагдана. Энэ бол зарчим биш. Энэ бол жинхэнэ бодиттой байдал. За би хэдэн гэрчлэл яриа. За бид нар энд шийдвэр гаргах хэрэгтэй. Бид нар яаж хийх вэ? За би нэг итгэгчээс холбоо хүлээн авсан. За тэр нөхцөл байдлыг би та бүгдэд тайлбарлаж өгье. Түүний хувьд бол сүм чуулганы барилгын төлөө болвол тэр бүхий зүйлээ өргөө гэж хэлсэн байна. Тэрийг бол би тэр гэж бол би хэлэх боломжгүй. Гэхдээ Иммануэль чуулган өөрийн гэсэн байртай болохын тулд нэг хүнийг бол чи бүхий л хөрөнгөө өргөө гэж хэлж өргөсөн байна. За би тэр өгсөн өргөлийг бол хэлэх гэж байгаа боллоо. За тэнд бол нэлээд том өргөлийг бол Бурхны өмнө тэр Бурхны өргөөг хий. Бурхны өргөөг аав гэдэг өргөл маш их мөнгө өргөсөн юм байна. Яа тэгээд эзний өргөө. За өргөөг бол эзний сүмийг барилгыг авахын тулд өргөсөн юм байна. За энд бол Солонгост тэр байранд ороход тэр банкнд бол мөнгө цуглуулж исэн юм байна. За өнгөрсөн хугацаанд бол би энэ байртай боллоо гэж тэгэхээр тэр бол өөрийнхөө мөнгөөр бол барилга авах боломжгүй байсан. Гэтэл тэр нөхцөл байдлыг Бурхан нээж өгч тэр байр савнд орох боломжийг хангаж өгсөн байна. За миний ажил биш, миний тухай биш болохоор надад ямар хамаатай гэж бодоод байх шиг байна. Тэр түүний төлөө баярлахыг хүсэж байна.
Бурхан бол хариулж өгсөн бурханд бол үнэхэр гайхамшигтай өргөсөн учраас бурхан бол үнэхэр гайхамшигтай ажиллаж байна. Манаас хүм чуулган энэ бурханы гайхамшигтай ажлуудыг үзэж мэдхийг хүсэж байна. Бидний үзэл бодлоор бол юу ч хийх боломжгүй. Бурхан бол яаж ажиллахыг ч бид нар мэдэхгүй юм шүү дээ. 며칠 전에 그 내용을 보고 좀 깜짝 Тэгээ хэд хоногийн өмнө нэлээд 준비하시고 이제 말씀드리는데 гайхамар зүйлүүд болсон. Бид нар энийг залбираад эцсийн шийдвэр гаргасан. Бидний залбирал бидний гэрчлэлийг бол хуваалцахыг хүсэж байна. Хэд хоногийн өмнө 우리 김일 선생님 Кимил за хятад итгэгч байсан. 고속도로 그 올라가는 길 Хурдны замаар өгсдөг тэр хажуу талд замын хажуу талд зогсож юм Кимганчар сайн мэдээ тарагчтай уцаар ярьж байсан юм байна. 그 연락 내용이 무엇이었냐? 새벽기도 많이 쓰고 얼마나 오랜만에 За тэгээ хоорондоо бол өөрийн залбирлаар хүлээн авсан үгээ бол хуваалцж байсан юм байна. Гэтэл манай сайн мэдээ тарагч Кимганчар сонссон чинь понг дуу гарсан юм байна. Гэтэл тэр хурдны замаар машин өгсөж орж ирэхдээ бол мотоциклын дээр сууж исэн тэр Кимрэл итгэгчийг бол мөргсөн юм байна. Түүний хувьд бол тэр толгоонд хамгаалттай байсан юм байна. За хамгаалт нь бол нэлээд эвдэрсэн байна толгооны хамгаалт малгай. Тэр мотоциклыг дахиж унах боломжгүй болсон. Гэтэл миний гайхаж байгаа зүйл нь би очиж эмнэлэгт очиж залбирч өгсөн. Түүний хувьд яс хуурсан яс нэгч байхгүй амин. 저도 제가 못 믿겠어요. Би бол итгэхгүй байсан. 얼마나 세게 쳤 Ямар их хүчтэй мөрөх юм бол пүн сүрээ дуу гараал тэгээ мотоциклын эвдрээл байх вэ. Гэтэл түүний хувьд бол цусч гараагүй, ясан ч хураагүй, эмэрай тэгээ 6 цагийн туршид түүнийг бол оншилсан ямар ч тийм ирүүл байсан. Түүний хувьд бол нэлээд очирдсан учраас бол сайн ой санаа орж ирэхгүй, санахгүй байсан юм байна. Яа тэгээ хүзүүний хувьд бол хүзүү болон гар хөлн жоохон чилээд байсан юм байна. За тэгээд ерөөсөө бусд биеийн дээр л асуудал байхгүй байсан юм байна. За би өчигдөр уцаар яриад миний зүрх сэтгэл дотор маш их баярлсан. Гэхдээ бол талархсан. Маш их талархсан. Яагаад тэгэхээр би өчигдөр Кимрэл итгэжтэй уулзаад ирсэн. Түүний амнаас гарч байгаа зүйл талархаад байсан. Маш их талархая гэд. 왜 옆에서 그 전화를 한 줄 모르겠지만 그렇지만 벌써 새벽기도 은혜 받은 것은 그냥 그것을 계속 같이 나누고 있는데 많이 주시잖아요. Тэгтээ тэр бол хурдны замаар явж байхдаа тэг зогсч болохгүйсэн. Ягаад тийм зогссон? Тэгээд муу сүнс бол энэ Кимрэл итгэгч рүү бол дайрчин шүү дээ. Тэгээ манай авралын зар тарагч ч гэсэн бас тэнд бол сэтгэл нь тийм сайхан байгаагүй, хэцүү байсан. Гэхдээ маш их бурхан бол хамгаалсан байх шүү дээ. Түүний хувьд бол бүхий л бие нь бол ямар ч бэртэл аваагүй байна. Харин энэ чочролд орсон учраас жоохон санамж нь жоох хэцүү байсан. Санахгүй байсан зүйлүүд байна. За тэгээд хоногийн өмнө бурханд би талархаад өөрийн залбирлаараа бид нар дуулал номыг номлож байсан шүү дээ. Тэдний дотор нэг үг байсан шүү дээ. Түүний яс нэг чуграагүй гэж аамен. Тэр бол Есүс Христийн талаарх иш үзүүлгийг бид нар уншсан байсан. Тэр үгийг хараад зөвхт байдлын тэр зөвхт хүний Есүсийн талаарх иш үзүүлэг тэгээд би бол тэр үед номлоод ингэж хэлсэн ямар ч тохиолдолд байсан бидний яс бол хурахгүй гэж хэлсэн. Энэ бол бурхан үгийг хэлсэн учраас аамен. Тэг би энэ үгийг хэлээд тэг миний хувьд болохоор хүчтэй бэрдсэн бол ясанд бэрдсэн байхаа би яагаад ийм үгийг хэлв. Гэхдээ энэ бол үг учраас үг бол биелэгдэнэ. Гэтэл энэ дээр бол биелэгдсэн байх шүү дээ. Тэр мотоцикл нь бол ерөөсөө унахын арга эвдэрсэн хэрнээсээ тэг хүн хүртэл мотоциклэн дээр суужсэн хүн ч гэсэн бэртэх ёстой байтал түүний хувьд бол ерөөсөө бэртсэн зүйл байхгүйсэн. 여기에서 더 큰 하나님의 역사가 있다라는 그 확신을 얻었습니다. 마음을 정하죠. 그리고 지금 이제 한 순간순간마다 또 계속 회복을 해야죠.
За тэгээд түүний хувьд бол цаг хугацаа дотор болвол гайгүй болох байхаа. Тэгэл манай авралын зардал Ким Гончар болохоор очиж гар тавин зайлбарсан чөтгөрүүдийг хөөсөн манаас өмч уулган бол гайхамшигтай. Бид нар бол уйлаад туслаач гэж биш, харин чөтгөрийг бол ерөөсөө очоод бол гар тавиал залбирал хөөгөөл гар тавиал залбираад байсан. Аамен. Энд бол Бурхны гайхамшигтай ажлууд хийгдэж байна шүү дээ. Аамен. Энэ болохоор хичнээн Бурхны өмнө Бурхан даатгаж байна. Хэрвээ итгэлийн амьдралаар кимэрсэн тэр моцэлхэн дээр байсан тэр итгэгч урдны өдөр дөрөхөр амьдарч исэн бол түүний хувьд бол юу болохыг мэдэхгүй байсан. Тэр өөрөө хүлийн зөвшөөрч исэн. Нилээн тийм хулиган шиг нөхөр байсан. Тэгээд энд Имануэль чуулган дээрээ маш их өндөр даралттай байж байгаа. Даралт болон тэр бүхий л би тэр өвчнүүд бол эдгэрсэн. Пастор гар тавь залбираа тэгээд тэр цагаас эхлээд итгэлийн амьдралаар жил гараа амьдарч байгаа шинэ итгэгч. Гэтэл ийм нөхцөл байдал Бурхан гайхамшигтай хамгаалсан байна шүү дээ. Амен. Тэгэхээр Бурхан бол гайхамшигтай ажиллаж байгаа тэр зүйлүүдийг бол харагдаж байна шүү дээ. Бурханы хэлсэн үгийг хэрэглэгдэж байна шүү дээ. Энд бол би маш их аз жаргалтай байна. Тэр хэмжээгээр бид нар Бурханы өмнө кимэрлсэн тэр гэрчлэл бол маш их байгаа. Бурханы өмнө бол түүний урдны өдөр тийм байгаагүй, харин Бурханы өмнө би өөрчлөгдөх хэмжээгээр би Бурханы хэмжээгээр дуулууртай байх хэмжээгээр Бурхан бол намайг захирч байна шүү дээ. Захиран тэр хэмжээгээр удирдах байна. Бурханы хаанчлал ирэх хэмжээгээр Бурханы ажлуудыг хийх хэмжээгээр. Аамен. За би өнөөдөр бас Бурханы бол тэр гайхамшигтай гэрчлэлийг нэгнээр сонссон. Тийм ээ, бид нар Бурханы өмнө дуулууртай байна. Тэр хэмжээгээр Бурхан бол тэр бүхий л үд хаалгыг нээж өгч байна шүү дээ. Тийм бол би бол зөрүүл зан гаргаад би өөрөө хүслийн дагуу хийе гэдэж болохгүй шүү дээ. Тэр хэмжээгээр бол Бурхан бол гараа татан авна шүү дээ. Бурхан бол туслах боломжгүй болно. Тийм болохоор ариун сүнсээр дүүрэн байя гэдэг мэн. Бид нар хийсэн ч яах вэ, хийхгүйсэн ч яах вэ биш ээ. Ариун сүнс намайг захирах хэмжээгээр би зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй байна. Энэ болохоор хийсэн ч яах вэ, хийхгүйсэн ч яах вэ биш ээ. Бурхны хаанчлалыг үзэж мэдэх тэр зам. Аамен. Энэ бол надад бол ерөөсөө маш чухал учраас ариун сүнсээр дүүрэн бай. Ариун сүнс та нарын хийж байгаа үйлдэл, хэл, яриа бүх зүйлийг захирахаар та нар бол даруй бай. Ариун сүнсний ажлууд, ариун сүнс захирч ажлуудаа хийхээр дуулууртай бай. За миний хувьд бол миний зүрх сэтгэл бол маш их сандарч байгаа хэрнээсээ баяр хөөртэй байна. Бурхан бол гайхамшигтай ажиллаж байна. Энэ бол бат итгэж байна. Бурханы үг бол жинхэнэ бодиттой үнэн, жинхэнэ биелэгдэж байна. Түүний дотор Бурханы үгэн дотор орж ирэхийг хүсэж байна. Энэ цагт бүгдээр хамт залбирцгаая, хамт залбирах та. Бурхан эзэм та намайг удирдаач. Ариун сүнсээр эзэн таны үгийг өшөө илүү ойлгон мэдсэн итгэж байхад эзэм та намайг удирдаач, намайг удирдаач. Залбирахыг хүсэж байна. Кимэрл итгэгчийн төлөө залбирахыг хүсэж байна. Бүрэн төгс идэхийн төлөө түүний зүрх сэтгэл бодол үнэхээр шоконд орсон тэр зүрх сэтгэлийг бол хэвийн байдалд ороход энэ цагт бүгдөө залбирцгаая. Олон тэнгэр элч нар үнэхээр түүнийг бол зэрэг сэтгэл төрж эрүүл болохын төлөө Иесусээ дуудаад залбирцгаая. Эзэн Иесусээ Бурхан эзэмэн танд талархын цаг эзэн та бид удирдаач. Имануэль чуулганыг эзэн та удирдаач. Бурхан эзэмэн Имануэль чуулганыг эзэмэн явахар гайхамшигтайгаар ариун сүнсээр захирдаж удирдагдсан. Итгэгч нар байхад эзэн та туслаач. Энэ цагт ч гэсэн энэ дотор хаад эзэн намайг удирдаараа туслаарай гэж дөрөж өгөөрэй. Миний эзэн Иесусээ ариун сүнсээ гэж дөрөж өгөөрэй. Миний эзэн Иесусээ
예수님 다 도우리 죽으라 아른 순세로 우리 순세가 아른 순세로 보통 오디언 아른 순세로 아른 순세로 예수님 아니 도토리 이렇게 됐지 예수님 아까 도스타라 아른 순세로 예수님 다가 도토리 도스타라 아른 순세로 또 도스타라 아른 순세로 예수님 아니 오동 낙서 예수님 아까 예수님 다가 도스타라 예수님 아른 순세로 도스타라 아른 순세로 도스타라 예수님 예수님 아른 순세로 쳤다 도우리 죽으래 예수님 예수님 아리가라라오 Бурхан эзэмийн танд талархъя. Энэ цагт та бид үгтэйг удирдаач. Иммануэль чуулганыг эзэм та удирдаач. Бурханы үг бидний амьдрал дээр хэрэгжин хийгдсэн сүм чуулган итгэгч нар байхад туслаач. Ямар ч нөхцөл байдалд ариун сүнс эзэм та өгөөч. Тэр үгэн дотор бид нар дуулууртай байж, эзний үгийн өмнө бид нар даруй байх, дуулууртай байх. Эзний хаанчлал дүүрэн байсан Иммануэль чуулган байхад туслаач. Эзэмний цагт хэмээл итгэгчийг та удирдаач, түүний зүрх сэтгэлийг удирдаач. Эзэмний хэр та хамгаалж өгсөн танд талархъя. Үнэхээр энэ шоконд орсон түүний зүрх сэтгэлийг эзэм та хурдан сэргээж хэвийн амьдралд нь амьдрахад Есүсийн нэрээр ариун сүнсний хүч чадлаар дахин сэргэхэд эзэм туслаач. Талархъя. Түүний зүрх сэтгэл амар тайванд өргөж өгөөч. Жигч гайхамшигтайгаар ажиллаач. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. 주보를 보면 보시겠지만 우리 성경 공부가 있습니다. 좀 길지 않기 때문에 우리가 이제 매월 네 번째 주가 이제 성교회 주잖아요. 그렇기 때문에 그날에 우리가 하나님 앞에 성경을 바치면서 또 우리가 지금 지금 상황에서는 성경으로는 선교사님들에게 30만 원씩 보내고 있습니다. 그 중에 또 하나는 우리 카페에서 이제는 저번 달부터 카페에서 한 분을 선교사님 한 분을 위해서 지금 이제 지원하고 있습니다. 그리고 이 선교사님들은 여러분 다 이제 그 게시판에서 좀 보고 했지만 제가 이제 우리 선교사님을 통해서 또 이제 오늘은 이 몽골 선교사님 한 분을 이제 소개를 하면서 조금 이 동영상과 PPT를 볼 수 있도록 이제 그런 간략하게 이렇게 준비를 했는데 보시고 어떤 일을 하고 계신지 누구신지 이름도 알고 좀 그래야 되잖아요. 그래서 이제 이 시간에 짧은 시간에 하기를 원합니다. 우리 몽골에는 4분, 지금까지 4분을 지원했는데 지금 소개하는 분은 너무나 교회가 잘 되고 있어서 더 이상 후원 안 해도 됩니다. 우리가 필요할 때 이제 요구하겠습니다. 그래서 지금 스스로 잘 하고 계세요. 지금까지 너무나 열심히 하셨기 때문에 이제 오늘 그 목사님을 소개하겠습니다. 우리 소개사님 준비하셨는데 여러분 잘 들어주시기 바랍니다. 몽골 울란바토르에 있는 아사 목사님 기회를 이번에 소개하겠습니다. 아사 목사님은 2009년도 목사안수 받았고 또 2013년 4년도에 기회를 수행했습니다. 자기는 애들이 3명이고 사모님하고 5명 지금 같이 살고 계시고요. 그리고 지금
교회를 구해서 어린이 30명, 어른 30명 다 합쳐서 한 60명 정도 돼 있어요. 그리고 예배가 아침에 1시간씩 따로따로 하더라고요. 저번에 제가 갔을 때. 그리고 그의 목적은 지금 러시아에서 들어오는 사람들이 엄청 많아요. 몽골에 그 사람들한테 전도하고 또 몽골에 있는 애들이 엄청 많잖아요. 몽골에 애들한테도 많이 전도하고 하나님 말씀 전하라고 비전이 있고요. 사역은 목사님 팀워크 학교에서 그 문서 보내거든 기도 모임, 가장 신방, 혼자 사는 여성들의 상담과 돌봄이 많이 하고 있습니다. 그래서 좀 PPT로 그의 모습 좀 소개해드리겠습니다. 이분이 갈라 목사님이세요. 이름이 성함이 갈라 목사님이고 울란바토르 거기에서 사역을 하십니다. За Галаа 목사님 Улаанбаатарт байгаа гэр чуулган. 자녀들이 이렇게 많아요. За хүүхдүүд нь 4 хүүтэй, 3 хүүтэй. 다음, 우리 교회는 2014년도에 협정되었고 2009년도에 목사 단수를 받았습니다. За Галаа пастор 2009 онд пасторын тослогоо авсан. 2014 онд энэ гэр чуулганыг байгуулсан бөгөөд залуучууд хүүхдүүд нийтдээ 60 гаруй хүн байна. За тэгээд за пасторын алсын хараа болохоор Библи цааш олон Монголд байгаа хүүхдүүдэд бол сайн мэдээ тарааж байна. Тэгээд хүүхдүүдийн болон томчуулын хүндэтгэл мөргөл тус тустай. За тэгээд шинак Библийн тал дээр бол маш олон орчуулгуудыг монгол хэл дээр орчуулж байна. За Монголд болохоор буруу урсгал маш их орцсон байгаа. За 3000 гаруй тэр хүмүүс бол одоо энэ буруу урсгалд орсон байна шүү дээ. Тэгээд энэ буруу урсгалд орохгүй тулд бол энэ 제가 어제 오늘 이걸 제가 준비한 것이 아닌데 소통이 잘 안 돼갖고 제가 잘 못 보냈어요. За тэгээд энэ дээр болохоор 잘 보냈습니다. 그리고 за энэ дээр Галаа пасторын талаар сая танилцууллаа. За Монголд Улаанбаатарт байгаа 4 авралын зар тарагч пасторууд байгаа. Дараагийн сар бид нар за 3 пастор байгаа. За тэгээд тэр 3 пасторын нэгийг танилцуулна. За энэ дээр бас бичлэг байгаа. бичлэг үзье. Галаа пастор Пагмаси болон Сэм пастрыг Улаанбаатарт очиход бол пастор бол орчуулга хийдэг пастор байгаа. Орчуулгыг бол TD-д ч гэсэн мөн орчуулга сэргэлт хийхэд бол бүх зүйл дээр бол орчуулга маш сайн хийдэг. Үнэхээр маш их сонирхолтой харилцаатай. За Галаа пастрын чуулганы явуулсан. Галаа пастор өөрөө бол энэ бишилгийг бэлдэж биднэрт явуулсан. Баярлалаа Галаа пастор өнөхөр гайхамшигтай бичлэг ирүүлсэндээ танд талархъя. За Монгол Магтаалын дуугаар хүндэтгэл
хүндэтгэл мөрөглийн дараа нөхөрлөл байна. Магтаалын багийн хүүхдүүд байна. Яраг гайхамшигтай гэрч шуулган байна. Ивэл өрөөлөөр дүүрэмж шуулган байна. За ахлагч нар байх шиг байна. За эмэгтэйчүүд манай алтан навч пастор ихнэр байна. За шинэ хүн төрсөн байна. За энд итгэлийн ахын дүүс минь нөхөрлөж байна. За энэ хүүхдийн кемп сая 7 сард хийсэн байгаа. 3 хоног хийсэн гайхамшигтай. Библийн хичээл нөхөрлөлд энэ цаг баг шиг байна. За тэгээд энэ хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг өгсөн пасторын цуглааны маань энэ байр. Энэ болохоор копи уудаг тэр за энэ хүндэтгэл мөргөл өргөдөг газар байна. Баярлалаа. Галаа пастрын талаар өшөө илүү мэдхийг хүсэж байх юм бол за тэгээд суура авралын зар тараагчаас асуугаарай. Тэгэхээр бидний энэ сайн мэдээг тарааж байгаа сайн мэдээний энэ сүм чуулганы төлөө танилцуулж байгаа шалтгаан маань бид нар энэ хүмүүсийн төлөө залбирахын тулд галаа пастрын гэр бүл түүний гэр чуулганы төлөө түүний үйлчлэлийн төлөө Монголд байгаа Улаанбаатарт бид нар TD хийх юм бол энэ галаа пастраар дамжуулаад бид нар тусламж маш их учраас залбирахыг хүсэж байна. 1 минутын туршид Галбаатар пастрын гэр бүл болон түүний сүм чуулганы төлөө залбирчихыг хүсэж байна. Бурхан эзэн минь танд талархъя. Энэ цагт эзэн минь Галбаатар пастрын төлөө залбирч байна. Улаанбаатарт байгаа Бурхан таны үйлчлэлийг хийж байна. Эзэн минь та энэ цагт Галбаатар пастрын минь өдөртөн Галбаатар пастор болон алтан навч түүний 3 хүүхэдтэй түүний үйлчлэл түүний гэр бүлтэй түүний сүм чуулгантай хамт байж энд хүүхдүүд их байна. Эзэн минь та энэ хүүхдүүдийг та гайхамшигтайгаар удирдах. Эзэн таны ажлыг гайхамшигтай хийхийн төлөө эзэн та удирдаач. Хүч чадлыг дүүргэж өгөөч. Ариун сүнсээр удирдаач. Бурхан эзэн минь та гайхамшигтайгаар дослооч. Бурхан эзэн минь Монгол энэ Монгол үйлчлэлийн минь эзэм дасралтгүйгаараа Имануэл чуулганаар дамжуулаад эзэн минь гайхамшигтай эзэнтэй харилцах эзэн дотор харилцаатай болгосон танд талархъя. Эзэн минь таны дотор авралын зарыг улам илүү хийхэд эзэн та туслаач. Эзэн ариун сүнсээр удирдаач. Эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Аамен. Бүгдээрээ хамт босоод магтцгаая. 만복의 하나님 온 백성 찬송 드리고 저정사여 찬송하세 찬송 성무 성자 성령 Одоо эзэн Есүс Христийн ивэл Бурхан Аавын хүссэн хайр, ариун сүнсний нөхөрлөл би ариун сүнсээр захируулъя. Ариун сүнсээр дүүрэн байж, үргэлж ариун сүнсээр удирдуулсан итгэгч нар байхын төлөө одооноос эхлээд бүхий л итгэгч нарын минь дээр одооноос эхлээд мөнхөд байх болтугай. Амен. Эзэн